Өнөөдөр бит хоёр Виктор Франклийн Хүмүүний утга учирын эрэлт намын талаар ярих гэж байна. Орчин үед хоосон утга учиргүй мэдрэмж маш их дэлгэрж байгаа энэ үед маш юм чухал ном байгаа. Виктор Франкл маань өөрөө 1905 онд төрсэн Венийн сэтгэл засалч хүн. Тэгээд дэлхийн 2 дугаар дайны үед 1942-оос 45 оны хооронд 3 жил гаруй хугацаанд 4 хорих лагерь дамжиж маш их зовлонг тулсан юм байлээ. Тэгээд яг энэ номныхаа тухай ерөнхийд нь ярих юм бол 2 бүлэгтэй байгаа. Эхний бүлэг нь яг тэр хорхлагаарт ямар зовлон тулж тэгээд юу харж ирсэн яг тэр ажилтнууд нь яг тэр бодит түүхтэйгээ гарч байгаа бол сүүлийн бүлэгт нь болохоор яг өөрийнх нь үндэслэн онолууд тийм тухай байгаа. Тэгээд эхний түүх хэсэг нь болохоор номынхаа баруун 80% эзэлнэ. Харин онлын хэсэг нь 20% эзэлж байгаа. За иймэрхүү хэсгээс бүрдэж байгаа ном байгаа юм. Тэгээд ер нь яг эхний бүлэг дээрээ яаж тэр одоо хорхлаагаар яг ингээд өөрөө бичгтэй бол би ингээд амар их зовлоо. Энэ зовлон бараг ингээд даашгүй хэцүү байсан гэж ямар ч тийм өгүүлбэр гардггүй. Тэгээд зүгээр л яг бодит жинхэнэ өөрийнхөө туулсан л ингээд юмыг бичээд тэрийг ингээд уншиж хахад тийм одоо юмыг унсны дараа хүнд хар аяндаа ямар их заваа вэ гэдэг мэдрэмж төрсөн гэх юм уу. Тийм жишээ нь ингээд гаднаас нь харахад 200 хүн багтахаар тийм Аушвицын шоронд ах хэрэгтэй 200 хүн л багтахаар тийм шоронд 1500 хүнийг ингээд багтаагаад тэгэнгүүтээ 1500 гуулаа бараг ингээд гიშгэх замтахчгүйгээр давхарлагдаж тэгж байж байгаа тухай. Тэгээд 4 өдөр ингээд хүнд хүчээр ажил ийм хар боруулахын амар хүнд ийм зам барилгын ажил хийж 4 өдөрт 30 хүрэхгүй грамм талах гэдэг ч гэдэг юм уу. Гих мэтчлэн асар их ийм зовлон зүдгүүрийг тулаад тэгээд тэрнээсээ үүдсэн ажиглалт тийм ажиглалтыг ер нь ингээд харуулж байгаа. Ер нь нэг за үйл явдлын өөр кино шиг тэгээд кино судлан шиг нэг бүрчлэн ярихгүй ч гэсэн ерөнхийдөө иймэрхүү ерөнхийд нь яриад тэгээд хамгийн гол түлхүү яг онлын хэсгүүдийн яриад утга учрал хоосрол тэгээд ер нь нэг тиймэрхүү талаар ярих гэж байна. Тийм ерөнхийдөө орчин үеийн бид хэд ингээд амьдарч байгаа нөхцлөө бодоход төсөөлөгчгүй тийм аим бишгтэй зовлонг туулсан байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг Виктор Франклийн маань хувьд яг тэр зовлонг туулах үед утга учир нь болж исэн энэ 4 юм номон дээр маань гарч байгаа юм. Эхнийх нь болохоор өөрийнх нь гар бичмэл байгаа. Яг сэтгэл засалж байгаа хувьд маш чухал гэж бодож исэн одоо гар бичмэлээ алдсан байгаа нэгжүүлээд тэгээд хоёр дахь нь болохоор их нэртэй өгсөн хайр нь утга учирыг өгж исэн. Тэгээд бусдад туслах тусалж исэн тэр зүйл маш их зовж явахтай хүртэл энэ их тэр их зовлондоо живхгүйгээр би одоо энэ талаараа дараа нь их сургуульд ингээд лекц уншиж энэ гэж төсөөлөх юм уу. Тэднээс нь хүртэл өөрт нь юм утга учирын мэдрэмж өгж байсан юм байлээ. За Виктор Франклийн хувьд өөрийнх нь утга учир болж исэн энэ 4 зүйл байгаа бол яг үнэндээ хүн болгонд утга учир гэдэг юм загвар болгоод өгсөн тийм юм ерөөсөй байхгүй байгаа. Хүн өөрөө утга учираа олохын тулд яах вэ гэсэн 3 аргын ном дээр маань дэлгэрэнгүй бичигдсэн байгаа. Эхнийх нь болохоор үнэн сэтгэлээ дайчлаад ямар нэг юмыг хийж бүтээх талаар. Тэгэнгүүт үнэн сэтгэлээсээ дайчлах гэдэг нь хамгийн чухал хэсэг нь баха. Үнэн сэтгэлээсээ дайчилж хийсэн юм байх юм бол тухайн зүйлийн үр дүн нь хамаагүйгээр хүн ямар нэгэн байдлаар утга учирыг мэдэрч идэг. Тэгээд ямар нэгэн юмыг хийснээрээ дараа нь дахиж өөр юмыг хийх итгэлийг олж идэг гэх юм уу. Тэнгүүд яг энэ хийж бүтээх үйлдэл маань өөрөө утга учирын мэдрэмжийг хүнд өгч идэг талаар байсан. Хайрлах мэдрэмж нь хүнд асар их утга учиртай. Жишээ нь хүн хайрласнараа тэр бусд хүнийхээ оршихуйг ойлгох, тэр хүнийхээ зовлон бэрхшээл бүх зүйлийг маш тотомчлон ойлгох боломжтой гэдгсэн байсан. Хайргүйгээр ер нь бусдыг ойлгох боломж өгөөд тэгээд бусдыг ингэж хайрлаж байгаагаараа утга учиртай амьдрал нь санагдахаас гадна яг тэр нэг юм хайртай бүсгүйгээ одоо ихнэрээ бодож байгаа тэр хэсүүд нь гардаг те. Ингээд хүн ингээд асар их зовлон мэдрээд
маш их завсан үедээ юу ч бодож чадахгүй, сайн сайхан юмны тухайч бодох бодлого, юуны ч тухай бодож чадахгүй байхад ганцхан тэр эхнэрийнхээ тухай ингээд бодох агшинд эхнэр нь амьд байна уу үгүй юу ямар ч хамаагүйгээр хайрыг мэдрээд тэгээд тэндээсээ ер нь хайр гэдэг чинь хүнтэй үргэлж хамт байдаг юм байна. Эхнэрээсээ ингээ хэдий хол байгаа ч гэсэн надтай хамт тэр хайр нь хамт байгаа юм байна гэж бодох агшинд баг юм хэрэгчлөөтэй мэдрэмж. Тэгээд тэр нэг юм хайрын мэдрэмж авч байгаагаараа нэг бутга учиртай аз жаргалтай болж байгаа гэх юм уу. Тэгээд бас нэг юм хэсэг гардаг. Нэрээ ингээд төсөөлөх төдөд баг юм нар шиг гоё санагддаг гэдэг. Гэх мэтлэн. Тэгээд эхнэртэйгээ угаасаа суугаад удаагүй 9 сарын дараа ингээ хоригдоод тэгээ эхнэр нь бол угаасаа нас авсан. Гэхдээ тэрийг нь бол огт мэдэхгүй. Шоронд юу ч үгүй хав хаасан үлдсэн гэж мэдэрж байгаа ч гэсэн хайртай хүнээ бодох агшинд тэр нэг юм хайр байгаа шүү надад гэд дүүрэн мэдрэмж төрдөг нь ер нь яг хамгийн сайхан юм байна гэдгсэн байсан. Хайр сэтгэлээс гадна хайр сэтгэлтэй холбоотой горын бүлэг байсандаа байглаас бас утга учирыг олж мэдэх гээд бөөнөрөө шүнжэнгөө ажиллаад ингээд хөлдөж өгөх гээд байжсэн ч гэсэн өглөөний нар маш сайхан байсан болохоор тэрийг хараад бас утга учирыг мэдэрсэн гээд тэнгүүд хүн хичнээн ч зовж исэн нар мандж байгаа тэгээд салхилж байгаа навч цэцэг ургаж байгаа соёолж байгаа одоогоо ингээ хавар болчлаа шүү дээ. Тэгэнгүүт байглаас угаасаа бас утга учирыг мэдрэх боломжтой байна гэд нэг юм үлгэр эдэг нэг юм шавар ингээ хөвтцэн байж байгаа угаасаа айн байхгүй шавар. Тэгээ гинт аймаа ороо дэлхий дээр ингэж үндэж босч ирэнгүүтээ оо ямар сайхан ороо дэлхий вэ? Ямар сайхан нар вэ? Навч цэцэг вэ гэчээд тэгээд унцдаг гэд. Тэгэл тэр шаварны амьдрал тэгээ дуусчихлаа юм л та. Гэтэ хэдхэн секунд өнгөрсөн ч гэсэн тэр амьдрал нь утга учиртай байсан гэсэн утгатай нэг тийм хөрхүүлгэр гэдэг. Тэр нь их хөөрхөн санагдсан. Тэгээд бас нэг юм эрхчлөөний тухай гараад ирсэн да. Жишээ нь ингээд хориглагаар шорон дээр нэгдэг бол хүнд ямар ч эрхчлөөг байгаа шүү дээ. Тэр тусмаа ингээд бараг дэлхийн хамгийн харгас бараг оцсон хүмүүс 90% нь үхээд тэгээд бараг хүнч гэж харцахгүй. Одоо жишээ нь ингээд хоол ундны дутагдaltaй тэгээ бараг харцаач ингээд нууж амьдарч байгаа гэх юм уу. Тэгж хаад тэндээс эрхчлөөг ингээд олж харсан. Тэр эрхчлөө нүвэ гэсэн чинь хүн ингээд хичнээн их юм зовлон тулаад хичнээн их ингэж ядраад хичнээн ингэж хэцүү байгаа ч гэсэн хүнд энэ зүйлийг яаж харах одоо хүний тэр нэг юм харах өнцөг нь үргэлж дотроо эрхчлөөтэй байгаа юм байна гэдгийг олж харж байгаа юм уу? Яг энэтэй холбоотойгоор 3 дахь арга буюу завланг яаж хүлээж авах вэ гэдэг арга байгаа шүү дээ. Яг утга учирыг олж байгаа энэ 3 аргын хамгийн гол бас чухал хэсэг гэж болохоор хэсэг нь зовлонгийн талаар байгаа. Яг тэгэхээр хүн болгонд туулдаг юм байнга л байдаг зүйл учраас тэнгууд жишээ нь тэрэн дотор ингээл зөндөө их зовлон ингээл яваад л байгаа шүү дээ. Хоод тэжээлийн дутагдaltaй тэснээ зодуулаад бүтэнч нойртой байхгүй өдөрт ганцхан 0 урддаг ч юм уу. Тэгсэн ч гэсэн зовлонд хандах хандлагаараа хүмүүс үхэж зарим нь амьдарч исэн гэдэг нь маш чухал бас юм сэдв байгаа шүү дээ. Бүр ингээд маш хүчтэй булчинлаг залуу байсан ч гэсэн зовлонд хандах хандлагаасаа болоод итгэлээ алдчихдаг ч юм уу. Тэгэхээр үхээд харин ямар нэгэн байдлаар жижигхэн ч гэсэн утга учиртай байгаа хүмүүс нь амьд үлдээд байгаа гэсэн гэдэг нь бас их сонирхолтой байсан. Тэр нэг юм 3 сарын 30-нд би гэртээ хайрцан байна да гэд тэр чинь ингээд зүүдэлчихэж байгаа шүү дээ. Тэгээ зүүдээ зөндөө гэдэгт итгээ тэгээ байжсэн чинь тэр чинь 3 сарын 30-наас өмнө ингээл бүр ингээл ирч хүчтэй болоод нүдэн дээр нь ингээд айтайхан байжсэн хүн 3 сарын 30 өнгөрсөний дараа шууд биеийн муудаал тэгэл өгчөж байгаа шүү дээ. Тэнгүүт зовлонд яаж хандж байгаа хандлага байгаа вэ? Яг итгэх ирээдүйдээ итгэх итгэл байгаа юу ч гэдэм үү. Тэр нь бас маш чухал байгаа. Ирээдүйд итгэх итгэлтэй, ирээдүйд очих цэгтэй ямар нэгэн байдлаар юм утга учиртай ирээдүйн байх юм бол өнөөдөр тулгарсан зовлон давах хүчтэй гэх юм уу? Яагаад вэ гэхээр хийж бүтээх тэр ингээд утга учиртай амьдарч байгаа учраас өөрт нь ирж байгаа зовлон бол зөвхөн тэрийг давах сорилт гэж харж чаддаг.
Тэгээд сорилт учраас сорилтыг даваад цаана ингээд юм хүлээж ийн гэдэг ихтгэл өргөлж байгаа гэх юм уу. Тийм учраас зовлон сорилт гэж харж давж чаддаг. Харин би зовох ясгүй байсан. Яагаад би зовчоо те? Амьдрал бол ийм зовлон бэрхшээлгүйгээр юм сайхан байх ёстой байдал. Би өнөөдөр зовчлоо гэдэг ингээд нэмж зовх юм бол ер нь одоо жишээ нь амьдралын нутаг учир зөвхөн жаргалтай амьдрах гэдэг ч юм уу те. Тэнгүүд нэг өдөр зовлон ингээд хүрээд ирэх юм бол амьдрал нь тэр чигтээ утгагүй санагдаад өөрийнх нь хийж бүтээсэн юм ч утгагүй санагдаад тэгээд тэр нэг юм зовлон давах хүчийг харж байгаа өнцг нь сорилт гэж харахгүйгээр өгөөс гэж харах юм бол ер нь амьдрал ямар хэцүү вэ те. Ямар хэцүү бас юм давшгүй хүнд одоо нэг юм бэрх юу гэдэг чинь тийм санагдах юм байна гэсэн бас санааг хэлсэн байсан. Тэр нөгөө логотерапигийн маань үндэс нь барыг тэр зовлонд хандлагатай бас маш их холбоотой байгаа шүү дээ. Жишээ нь хүн ямар ч нөхцөл дутуу учиртай байж болно гэдэг нь за мэдээч хэрэг зоваагүй үедээ хүн нэг их утга учиргүй санагдахгүй шүү дээ. Тэнгүүд зовлонтой үед ч угаасаа хүн утга учиртай байж болно шүүгээд тэнгүүтээ хүнд өөрт нь одоо тэр яг логотерапигийн үндэс нь өөрт нь яг ийм за утга учираа ирж байгаа хүсэл угаасаа тийм хүч байдаг шүү гэсэн нэг тийм том юм байгаад идэм билээ. Яг ийм дотооддоо байгаа ийм хүч би ямар нэгэн байдлаар утга учираа олмоор байна гэсэн тийм хүсэл гэх юм уу. Тийм юм угаасаа байдаг. Тэгэнгүүт тэр хүсэл байгаа учраас ямар ч юм өөртөө тохиолдсон дотоод хандлагаа сонгочихж байгаа шүү дээ. Дотоод хандлагаа сонгож байгаа гороо эмчлэгдэж байгаа юмнууд бас байгаад байгаа да. Тэр логотерапиг ингээд уншаад надад бүр хамгийн гоё таалагдж байгаа. Бараг миний амьдралд шууд утгаараа нөлөөлж байгаа юм нь болохоор нөгөө өнгөрсөн хар бараанд дурсамжтай өнгөрсөн одоо трама гэж ярьдаг шүү дээ. Тэрийг ингээд бодох биш. Ирээдүйн сайн сайхнахад төлөө ер нь ингээд утга учиртай үйлдэл хийгээд бүтээлч байх гэдэг тэр санааг гаргаж байгаа. Тэгэнгүүт бас нэг юм психоанализтэй харьцуулсан байдаг шүү дээ. Психоанализаас юугаар өөр юм бэ гингүүд яг энийг хэлж байгаа шүү дээ. Ер нь тэр өнгөрсөн ингээд юмаа бодож тэрэндээ ингээд шаналх биш ирээдүйн сайн сайхны төлөө явъя гэд. Тэгээд бас нэг трама гэл тэнгүүд одоо юу гэдэг чинь эцэг эхээс авсан трама багасанд авсан те ингээд янз бүрийн юмнууд байгаа шүү. Тэнгүүд хөвчлэн тэр зүйлээ бүр ингээд санахгүй байсан ч бүр санаад тэрээ ингээд бодоод тэгээд дахиж тэр хар бараа юм дахиж мэдрэхээр ер нь ингээд босч ирэхээргүй юм хар нөхөн дотор орсон юм шиг эсвэл ингээд харанхуй ойд төрсэн юм шиг тийм хэцүү хүнд мэдрэмжийг тулаад тэрнээсээ болоод ер нь замаа олохгүй төрөөд тэгэж шаналж байгаа юм шиг яг тэгэж санагдаад байгаа юм. Тэгэнгүүт гэрэл гээгээ ирээдүйд итгэл бол хүний тэр нэг юм неврозыг давах хүч өгдөг гэдэг. Тэр невроз гэдэг нь болохоор одоо мэдрэлийн ядаргаа тийм мэдрэлийн тэр сатлаг хэлдэг байгаа. Тэгэнгүүт тэрийг ингээд давах хүчийг ингээд олж авч байгаагаараа ерөнхийдөө давж гарч байгаа гэх юм уу. Тэгэхээр тэр зүйлтэйгээ зууралдаад доош унж байгаа биш юм шиг тийм мэдрэмж төрөд байгаа юм. Тэгэнгүүт логотерапиг ингээд ирээдүйн сайн сайхны төлөө хүн ингээд ухамсартайгаар хичээж гин гэж хараад ухамсартайгаар хичээж байгаа зүйл тэгэнгүүт тэр ухамсартайгаар хичээж байгаа ухамсартайгаар тэр ирээдүйн утга учиртай хандж байгаа тэр хандлага нь өөрөө тэр ухамсаргүй гүнд байгаа тэр утга учирын мэдрэмжийг сэрэж өгснөөрөө хүн ер нь цаашаа явд юм байна гэд. Тэгэнгүүт түүний тэр ухамсартай ухамсаргүй хоёр тэр зүйлийг ингээд хамтдан бас хөтлж явж байгаагаар ер нь бас чухал санагдаж байгаа юм. Тэгээд хүн ингээд амьдралынхаа утга учирыг би ирээдүйд яг юм хийн яг тэгнэ гэж олоогүй байсан ч гэсэн зөвхөн тэгж би ингээд юу хийх гэж төрсөн бол би юу хийж бүтээх үү гэж эрэл хайгуул хийж байгаа нь хүртэл хүнд бас их чухаллаа гэсэн санаа басан. Тэнгүүт орчин үед ямар ч байдгийн ганцхан хүслээ биелүүлэх бол утга учир юм байна гэсэн бодол их зөнхлөд байгаа шүү дээ. За би ийм гартаа оруулах юм бол ингэж хэл юм бол гэдэг ч юм уу. Тэнгүүт тэрэн дээр ганцхан хүслэл бодоод байгаа болохоос биш яг амьдрал одоо надаас юу
асууж байгаа юм бэ гэдэг ч юм уу. Нэг юм амьдралын асуулга маягтайгаар бодох юм бол бас их сонирхолтой санагдсан. Би одоо юу хүсээд л яваад идэх юм бэ? Тэрийгэл ганцхан биелүүлмээр байна. Тэр маа надад ирэхгүй бол би одоо гутраад байна штэ гэхээс илүү одоо тэр нь биелэхгүй зүйл босон ч гэсэн тэндээс бас утга учир олох гэх юм уу. За амьдрал надаас юу хүлээж байгаа юм? Би ямар хариуцлагатай хүн байгаа вэ? Би яг юу хийх билээ гэдэг ч юм уу. Тиймэрхүү асуултууд бас тавиад явах юм бол их зүгээр санагдсан. Тэгээд ер нь хүний амьдрал тэр нэг өдөр болгон хийж байгаа юм л маш утга учиртай байх юм бол хөө ер нь жаргалтай амьдрах юм байна. Тэгэхгүй бол ингээд өдөр болгон хийж байгаа юм нь өөрийнх нь хүсээгүй ч юм уу те эсвэл өөрт нь ингээ хамгийн хэцүү санагддаг зүйл байх юм бол угаасаа гэдэг хүн сантрестэй. Тэгэхээр ер нь ажил мэргэжил яг тэн дээр ч гэсэн маш утга учиртай сонголт юм байна гэж яг анзаар. Тэр гарсан ч гэсэн хийж болдог тийм утга учиртай зүйл ах юм бол хөө ер нь ганцаардахгүй юм шиг бас. Виктор Франкл маань өөрөө 67 настайдаа нисгчийн үнэмлэх аваад 80 настайдаа Альпийн нуруунд дээр авирж байгаа штеп. Тэгэхээр бас нас ч юм уу нөхцөл байдал ч юм уу тийм юм хүртэл утга учирт хамаагүй байгаад байгаа нь бас харагдаж байгаа гэх юм. Тэгээд яг ингээ 3 юм байгаа штэ. Одоо хийж бүтээх, одоо хайр сэтгэл, байгаль, тэгээ зовлон тандах гингүүт жижигхэн хамгийн хөөрхөн шигтгэн тэр хошин мэдрэмж гэх юм уу. Тэр нь их хөөрхөн санагдсан. Тийм их зовлонтой газар хүртэл хүмүүс хошигноод тэрийгээрээ тухайн өдөр нь тухайн мөчн ч юм уу хөнгөрөөд явчихж байгаа штэ. Тэр бас маш их юм чухал. Хошигнох чадвараа хөгжүүлэх нь амьдрах урлагийг тасаарах хэрэгтэй зүйл гэдэгцэн бидээ штэ. Тэгэнгүүт жишээ нь ингээд зарим хүмүүс хошигнолыг ингэж харах өнцг нь арай өөр байгаад идэг да. Өөстэй алиа салбартай нар мазарч яа гэдэг ч юм уу те. Гэтэ яг хуу хин нэг доромжилж байгаагаа хошигнол гэж харах ч юм уу. Эсвэл өөрийнхөө эго тэжээ гэд хүмүүсийг ингээд дорд үзэж байгаагаа хошигнол гэж харах нэг өөр хэрэг. Жинхэнэ тэр нэг юм хошин мэдрэмжийг хөгжүүлэх гэдэг бол юм шал өөр хэрэг юм шиг санагдаж байгаа юм. Тэрэн дээр яг энэ номон дээр маань маш хөвгчлөлтэй нэг хэсэг байгаа нь хүмүүс ингээд хоолж байхгүй өсч хөхийн даваан дээр амьдарч байгаа штеп. Гэхдээ нэг юм савтай юм том хоол ирэнгүүт нэг юм хоолных нь ёроолд нь чавс жоох юм луун байдаг ч юм уу. Зүгээр юм шүл хоосон шүл өгж байгаа штеп. Тэгэнгүүт яг тэр хоригдлууд нь хоригдож явахдаа хошигнж байгаа нь хэдүүлээч одоо ресторанд ороод муу зан сурсан байх юм байна да. Шүлтэй хоол авахаараа ёроолоос нь аяглаар гэд чиг юм байна гэдэг ч юм. Тэгэнгүүт ингэж хошигнж байгаа нь хүртэл тэр хэд бөөнөрөө нийлж игнэлдээд тэр нь хүртэл тухайн өдрөө бас утга учиртай гэх юм. Хөнгөн болгож байгаа нь хөөрхөн байгаа юм. Утга учирын талаар уншаад энэ номныхаа талаар уншиж байхад хамгийн их бодогдчихсэн юм бол Акира Куросавагийн Икиро буюу амьдрах уу гэдэг кино байгаа. Энэ кинон дээр маань юм 30 жил ийм ганцхан юм тамга дардаг ажил хийдэг нэг хүн гардаг байхгүй юу. Тэгээд бүр юм хоосон мэдрэмжтэй. Гэрийнхэн ч өөрийг нь тоодгүй. Тэгсэн чинь эмнэлэгт очиод үзүүлсэн чинь та хотоодны хорт тавдрын маш юм эцсийн шатн дээр очсон байна гэд тэгдгийг. Тэнгүүд тэр мэдээг сонсоод тэр хүн эхлээд гутраад дараа нь одоо наргиж цэнгээд явдаг ч юм уу. Тэгээд тэгснийхээ дараа хүртэл хов хоосон басныхоо дараа за үлдсэн жоохон тэр амьдралаа одоо тэр хотоодны хорт тавдарч маш их юм зовлонтой бас юм үлдсэн амьдрал юм шиг санагдаж байгаа ч гэлээ. Тэр амьдралаа өөрийнхөө хувьд утга учиртай зүйл гэсэн юмдаа зориулаад талаараа энэ кино маань маш гоё байгаад байгаа. Тэгээд яг энэ утга учирын эрэлтэд ярьж байхад голоор нь би нэг юм чагсаалт зүгээр киноны ч юм уу номны чагсаалт бас санал болгоё гэж бодсон юм. За тэгэнгүүт Ираны 1963 оны The House is Black гэд кино. Тэгээд Шаушенкээс оргосон амьдрал сайхан. Тэгээд сүүл Диснейн гарсан Сөүл гэсэн юм кинонууд. Тэгээд Иван Ильичийн өхөл гэдэг Толстойн зохиол. Тэгээд бас хэдэн манга санал болгоё гэж бодсон юм. Berserk, тэгээд Monster, Vagabond, Vinland Saga гэд. За. Иймэрхүү бас утга учирыг мэдрүүлж болохоор урлагийн бүтээлүүд санал болгоё гэж бодсон. Тэг яг энэ тухай ингээд өгүүлдэг кино зохиол зөндөө юм байдаг тий. Саяны тэгээд санал болгож байгаа.
План дэчгүй. Яг гоё сонголттой тах шүү. Тэгээ өнөөгийн нийгэмтэй ингээ холбоод ярих юм бол цөөнгөө хүмүүс ийм урам зориггүй байна, утга учиргүй байна, хоосон байна гэж ер нь ярьдаг болсон. Тэгээд ихэнх нь надад сэтгэл готролтой байна гэдэг ч юм уу те. Тэгэнгүүт энэ нь яг дотроо би яг юу хийж байгаа вэ гэдгээ ер нь мэдгүйгээс болж үүсдэг гэдэг экзистенциалист вакуум гэж нэрлээд тэгж байгаа. Тэгэнгүүтээ өөрийнхөө яг дотроо юу хийж байгаагаа мэдгүй байгаа үед асар их юм хоосорлын мэдрэмжийг авдаг. Тэгээд тэр хоосорл нь хүнийг тийм ганцаардсан ер нь бас мэдрэмж рүү хөтэлдэг. Тэгээд тэр тийм хүн хөвчлээ юу гэдэг вэ гэхээр өөрийнхөө тэр юуг мэдрэхгүй байгаа болохоор өөрийнхөө яг мэдрэмж одоо өөрийнхөө тэр яг юу хийж байгаа вэ гэдгээ мэдгүй байгаа учраас бусдын одоо юу хийж байгааг аялдан дагалдах ч юм уу бусад хүмүүс юу хийж байгааг автоматар цаанаас нь хийх ч юм уу тийм байдалд хүрдэг. Тэгэхээр яг юм хоосорлын мэдрэмж ч юм уу юм зүйл бүр асар их юм түгээмэл болсон болохоор хүмүүс яг өөрийнхөө одоо нийгмийн тэр нэг юм одоо трендийг гэж ярьж байгаа шүү дээ. Нийгмийн тэр трендийг нийгэм даяараа шуурж байгаа тэр шуурганд оролцохгүй байх шиг яг өөрийгөө чагнаад өөрийгөө анзаараад тэр зүйлийг ингэж яг өөрийнхөө тэр нэг юм мэдэрсэн утга учиртай санагдж байгаа тэр зүйлээ хийх юм бол ер нь энэ хоосрол энэ ингээ гутрал энэ ганцаардлаас гарах боломжтой байна гэсэн санаа гарсан байсан. Тэгэнгүүт хүн угаасаа бусдыг аялдан дагалдаад бусдыг ингээд амьдралаар амьдрахын гэдэг нь угаасаа дутахгүй хүний бүр тэр гүнд хүртэл дутахгүй санагдах нь аргагүй. Тийм учраас зүгээс хоосрлыг өдөрж байгаа гэж бодож байгаа. Яа тэгэхээр энэ номон дээр ч тэр бичснээр хүний хувь тавилантай бүр мөч хүрээний сонголт ингээд хүний амьдралын утга учир бол ийм цор ганц шин чанартай бүр дахин давтагдчихгүй тэр зүйл. Тэгэнгүүт тийм дахин давтагдчихгүй зүйлийг бусдад харьцуулах бол ямар ч утгагүй юм аа гэдэг ч байгаа юм. Тэнгүүд хүн угаасаа тэр нэг юм амьдралын утга учираа өөрөө л мэдж байхад л болно, өөрөө мэдэрч байхад л болно. Тэгэхээс заавал ингээд бусдад яриад яваад ах ч юм уу те. Эсвэл амьдралын утга учираа холно гэд юу ч хийхгүйгээр дэмий хоосон ярих, эсвэл зүгээр бясалгаа суугаад ах ч ер нь утгагүй юм аа. Ер нь тэгээд тэрийг маш бүтээлчээр үлдчихэж л болох юм байна. Өөрийгөө анзаарах юм байна. Цор ганц тэр зүйлээ өөрөө л хийж бүтээж ер нь яг тэр утга учираа тодорхойлох юм байна. Яг амьдралаараа амьдарч гэх юм уу. Ер нь яг дүгнээд хэлэхэд тийм санаа гарч байгаа. Энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа. Тэгээд энэхүү номыг уншсан сэтгэл комент хэсэгтүүлтэйгээрээ лайк дараарай. Subscribe. За баярлалаа. Баярлалаа.